За сайн байцгаана уу. Дараагийн мэргээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн мэрэг нь болохоор удахгүй таны амьдрал дээрх аз ивэл эерэг өөрчлөлт юу байхаар байна гэд үзэж байгаа. За тэгээд 3 группт хуваасан байгаа. Тэгээд энэ мэргээр ямар ч байсан нэг групп сонгол шууд энергийн шалгалт хийгээд зөв групп сонсон үгүйг нь шалгахаар байгаа шүү. За тэгээд ийм 3 картууд байна. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор ийм зураг байна. Яг юу ч дүрслэхээ сайн мэдэхгүй маа. Бүгдээрээ амар тийм өөрмөц зурагнууд болохоор хамгийн их татагдж байгаа одоо зургийг сонгоорой. За дараа нь болохоор ийм 3 групп байна. За тэгээ би тусдаа яг энэ хэсгийн дараа энэ 3 зургийг гаргасан зураг гаргаад тийм бүлэг сонголтын ийм хэсэг хэдэн секунд гаргаж байгаа шүү. Бас тийшээ орж хараад аль дүрсийг одоо илүү татагдчих юм гээд сонгож болохоор байгаа шүү. Хэрвээ яг одоо ингээд сонгоход хэцүү байвал за ингээд мэргээрээ уулзцгаая. За тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Инстаграмаар Таараа доор зураас хайр. Тэгээ Фейсбુક нь болохоор Таараа хайр хүзрийн мэрэг гээд байгаа шүү. За сайн байцгаана уу 1-р бүлгийнхаа. За одоогоор энергийн шалгалт буюу 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн одоогоор ерөнхий энерги нь ямар байна вэ гэд үзэх байгаа. Тэгээ энэний дараа нь болохоор одоо таны амьдралд удахгүй ирэх аз ивэл хэрэг өөрчлөлт юу байхаар байна гэд үзэхээр байгаа. За тэгэхэд 1-р бүлгийн одоогийн ерөнхий энерги нь ингэж гарч ирж байна л та. Хамгийн эхлээд болохоор та нар магадгүй ажил одоо төрлөөсөө маш их стресс авж байгаа, маш ачаалттай ажиллаж байгаа байх хандлагаар бол харагдаж байна. Одоо ингээд ажил нь бүр ингээд ширээн дээр нь овоорцсон, хийх зүйлүүд амар их. Тэгээ жоохон дарамттай байж магадгүй байхаар бол харагдаж байна. Тэгээ дээрэс нь маш их ядралттай байгаа юм шигээр бол хүзртэр бол гарч ирж байна л та. Одоо юу гэдэг ажил төрлөөсөө болоо бүр ингээд ядраад бүр хит ядаргаа болсон хүмүүс бас байхаар бол харагдаж байна зарим хүмүүсийн хувьд. Тэгээд ингээд одоо таны хийж байгаа ажил ингээд ерөөсөө үр шимээ өгөхгүй байгаа юм шиг танд бол санагдаж байгаа юм шигээр бол гарч ирж байна. За энэ бүлгийг сонгосон магадгүй хуваарай ажил эрхэлдэг, хуваарай бизнес эрхэлдэг хүмүүс байвал магадгүй таны эхлүүлсэн ажил одоо эхлүүлсэн бизнес тань таны санснаар ерөөсөө явахгүй байгаа ингээд өөдөлж дэвшгүй байгаа юм шигээр бол санагдчихэж бас магадгүй байхаар бол харагдаж байна. Тэгээд уг нь бол амар хөдөлмөрлж байгаа хүмүүс байна. Яалтчгүй одоо хийж байгаа зүйлд бол маш их ингээд энерги хүчээ зараад маш их хөдөлмөрлж байгаа хаар хүзртэр бол гарч ирж байна л та. Гэтэ яг ингээд хүснээр нь одоо тэр ажил нь бүтээд явахгүй байгаа юм шиг бол гарч ирж байна. Тэгээ зарим хүмүүсийн хувьд бас ажил төрөл дөрөө ч юм уу жоохон гаццсан байгаа юм шиг бол гарч ирээд байна л та. Тэгээд ингээд одоо мэйл, мессеж ч юм уу бас ямар нэгэн хүнээс байгууллагаас ч юм уу хүлээж байгаа бас хүмүүс байхаар бол хүзртэр бол гарч ирж байна. Тэгээд Oracle карт бол нэмж авсан. Тэгээ ерөнхий утгыг харахад болохоор ингэж гарч ирж байна л та. Desert of Isolation гэд ягаад ч ингээд бүр ингээд ганцаархнаа байгаа юм шиг эсвэл бүр ингээд цөл дотор байгаа юм шиг те ганцаараа ингээд ямар ч урд нь зам байхгүй юм шиг төөрцөн явж байгаа хүмүүс бас байж болохоор бол хүзртэр бол гарч ирж байна. Тэгээд яг одоогоор танд ямар нэгэн зай хэрэгтэй байгаа юм шигээр бол гарч ирж байна. Зарим хүмүүсийн хувьд бас те ингээд нэг гадуур дотор явахаас зайлс хийгээд ер нь ганцаараа байхыг илүүд үзэж байгаа хүмүүс бол байна. Тэгээ зарим хүмүүс болохоор бас ингээд хит юмд бас ингээд одоо болгоомжтой хандж байгаа хүмүүс бас байхаар бол хүзртэр бол гарч ирж байна. Тэгээ нэг зүйлийг харуулж байна л та хүзэр болохоо танд удахгүй өөрчлөлт ирнэ гэж бол гарч ирж байна. Яг одоо та ингээл амин ажил төрөлтэй хичээгээл ингээл ядраал те ийм байгаа штэ. Эннийх нь үр шим нь бол ирнэ гэж бол гарч ирж байна.
энэ хүзэрний доор 9 зас гарч ирж байгаа байхгүй юу. Энэ дээр болохоор би хувьдаа мэрэг үзэхдээ what you don't see coming буюу ингээд одоо ирж байгаа бүр ирээдүйд ирэх ямар нэгэн зүйлийг бол би гаргаж өгдөг байгаа. Тэн дээр ингэж гарч байгаа байхгүй 9 заас гарч ийн гэхээр ялцчгүй энэ нь бол ингээд мөнгө санхүү хувьд маш доктортой бие даасан тий. Ийм зүйлийг бол гаргаж ирдэг байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг нэгдүгээр бүлгийн сонгосон хүмүүс болохоор ийм одоо ирээдүй ирж байгаа. Одоо мөнгө санхүүгийн хувьд бол хангалуун ингээд тий доктортой орлоготой гэдэг ч юм уу иймэрхүү байдал бол гарч ирж байна. За тэгээд одоогоор болохоор танд ирэх АЗ-ийн эрэг өөрчлөлтийг бол үзнэ. За тэгээд цаг хугацаа хэмнэхийн үүднээс нөгөө холж байгаа процессыг бол ингээд хасчаа. За тэгээд нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүст одоо удахгүй ирэх АЗ-ийн эрэг өөрчлөлт юу байна вэ гэдээ харсан чинь ерөнхийдөө бол маш тийм тодорхой мессеж бол гарч ирж байна л да. За нэгт болохоор шинээр ажил хийх гэж байгаа, ажилд ормоор байгаа, эсвэл бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүмүүст бол шинэ боломж бол гарч ирэхээр бол хүзүүрээр бол гарч ирж байна. Тэгээд одоо ингээд өмнө нь хэлсэн штэ ингээд нэцүүл дотор байгаа юм шиг яг ингээд урдах зам нь ингээд ерөөсө гэрэлтэхгүй яг ямар сонголт хийхээ мэдэхгүй гаццсан байгаа хүмүүс гэсэн штэ. Ямар ч гэсэн гацаанаасаа бол гарахаар бол хүзүүрээр бол гарч ирж байна. Ингээд те одоо ингээд маш тийм одоо тэнгэр бүрхэг юм шиг яг ямар замаар явахаа мэдэхгүй байгаа хүмүүс яг юм одоо чухал мессеж одоо чухал одоо ямар нэгэн мэдээлэл информац бол авахаар байна. Тэрнийхээ ачаар бас ингээд зам нь гэрэлтэж зам нь тодорхой болж ирэхээр байна гэж бол хүзүүрээр бол гарч ирж байна. За тэгээд бас нэг өөр мессеж нь юу гэж гарч ирж байна вэ гэхээр яг таны ингээд чин хүсэл аа штэ. Тэрийгээ магадгүй ойрын нийт жилдээ ингэж одоо хурж авч чадахгүй ч гэсэндээ тэрэндээ ингээд одоо эвлэрээд маш зүгээр одоо юу гэдэг сайн талаар нь харж эхэлнэ гэж бол гарч ирж байна. За жишээлбэл ингээд одоо амьдралынхаа хүсвэл одоо жишээлбэл ч дээ ингээд өөрийнхөө хүссэн байранд амьдрах гэж бодъё. Тэнгүүд тэрийгээ 1 жилийн дотор гээд төлөвлөсөн байвал магадгүй энэ 1 жилийн дотор одоо ингээд би энэ зорилготой хүрч чадахгүй ч гэсэндээ ирээдүйд би энэ одоо мөрөөдөлтөд хүрнэ гэсэн нэг тийм одоо майнд тийм одоо бодолтой болноо гэж бол гарч ирж байна. Тэгээ дээрээс нь бас ингээд зарим хүмүүсийнх нь хувьд болохоор биэстэй ингээд зүрхнийх нь чакра амир хаалттай байсан юм шигээр бол хүзүүрээр бол гарч ирж байна. Ингээд зүрх сэтгэлээ амир хаалттай хүмүүстэй ерөөсөө нээлттэй хандахгүй байх ч юм уу. Ер нь ингээд зүрхний чакра жоохон балансаа алдсан байсан байх боломжтой байна. Ер нь зүрхний чакра бол нээгдэж яхаар бол харагдаж байна. Энэ бол ингээ маш тийм эерэг өөрчлөлт байхаар бол гарч ирж байна. Яагаад гэвэл та илүү ингээд хүнийг ойлгох сэтгэл ингээ илүү нэмэгдэж байна. Нөгөө empathy гэж ярьдэн штэ амир хүнийг ойлгож тий ер нь маш тийм зөөлөн болж өөрийгөө ч гэсэндээ илүү ойлгож тий одоо хатуу шүүхгүй, хатуу хандахгүй илүү зөөлөн болж ирэхээр бол хүзүүрээр бол гарч ирж байна. Тэгээд ингэснийхээ ачаар бас та сайн найзтай болох боломжтой. Эсвэл ер нь бол ингээ илүү нээлттэй байж найз нөхдөдөө илүү одоо гадуур дотор дуртай зүйлүүдийг хийж шинэ хоббитой болох гэдэг ч юм уу. Ер нь цагийг илүү одоо зугаатай хөвгчлөлтөд өнгөрөөхөөр бол харагдаж байна. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бас ингэж гарч ирж байна л да. Ингээд амьдрал ингээд шудраг буус би ерөөсөө амар азгүй юм байна гэсний тиймэрхүү бодолтой хүмүүс бас байсан байж магадгүй бол харагдаж байна. Тэгээд хамгийн гол нь нөгөө бодлынхаа хувьд ингээд одоо майндсетийн хувьд өөрчлөлт хийснээрээ энэ бодлоосоо гарнаа. Тэгээ гарснаар би амар азтай юм биш үү? Энэ бол тий би ерөөсөө ингээд дутаад ах зүйл байхгүй юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү бодолтой болж ирэхээр бол хүзүүрээр бол гарч ирж байна. За одоо энэ ингээд Oracle картаасаа бас нэмэлт мэдээлэл авъя. За хамгийн эхлээд болохоор ингэж гарч ирж байна. Family wishes come true гэдэг. Одоо танай гэр бүлийн хүсдэг зүйл одоо хүслээ биелэх нь байна гэж бол гарч ирж байна. Тэгэхээр одоо юу гэдэг гэр бүлийн одоо хүн бүр тусын ингээд одоо хамгийн их мөрөөддөг эсвэл боддог хүсэл аа штэ. Тэр нь биелэхээр байна гэж бол гарч ирж байна. За энийг ямар ч гэсэн бүгдийг ингээд тавьчих. За тэгэд ажил карьертай холбоотой зүйлүүд бол амар их гарч ирсэн байна. Ялцчгүй шинэ ажил, шинэ карьер гэж юм. Тэгэхээр энтэй одоо Ace of
Pentacles-тэй ингээ холбогдож бол гарч ирж байна л та. Яалтчгүй одоогоор 1-р бүлгийг сонгосон ажил хайж байгаа хүмүүс бол ажилд орохоор байна. Эсвэл шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа бол тэрийг амжилттай эхлүүл чадхаар бол харагдаж байна. Тэгэд яалтчгүй таны ингээд урд таны ирээдүйд зам дэштэй ингээд мөнгө хүлээж байна гэж бол гарч ирж байна. Тэгэхээр яалтчгүй одоо ажилд орох гэж байгаа ажил нь магадгүй цалин өндөртэй байх ч юм уу, ер нь бизнес нь амар ашиг орлоготой байх ч юм уу. Яг ингээ уртах зам чинь бол маш гэрэлтэй ингээд мөнгөтэй холбоотойгоор одоо ашиг орлого өсөх бол хандлагатай байна. Тэгээд энэ дээр гарч ирж байна л да. Яалтчгүй ингээ шин зүйл рүү л одоо та хөлөө төрж орох гээд байгаа юм шиг байна. Stepping into a new experience гэдэг одоо шин туршлага руу ингээд орж ирэх гэж бол гарч ирж байна л да. Тэгэхээр одоо сүүлийн үед шинээр ямар нэг юм туршиж үзэх хүсэлтэй бол энийгээ бас хийгэрээ гэж бол үзэр бол зөвлөж байна. Тэгээд яалтчгүй таны замыг бол гэрэлтүүлж өгнө. Одоо сонсоорой гэж бол гарч ирж байна л да. Тийм болохоор одоо хүмүүстэй илүү нээлттэй хандаж, хүмүүсээс одоо сайн ярилцаж, өөртөө ашигтай мэдээлэл бас ингээ сайн авч тэгэж бас сонголтуудаа хийгээрээ. Тэгээ таныг бас стандартаа битгий ингээд доошлуулаарай гэж бол хүзэр бол зөвлөж байна. Тэгэхээр 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн удахгүй хаз ивэл эрэг өөрчлөлт нь энэ байхаарэ шүү. За таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй. Тэгээд хэрвээ таалагдсан бол комментэн дээр нөгөө нарны эможи тавиарай. Тэгвэл бас ингээд энэ уншлага нь таалагдсан байна гэдгийг бол мэднэ. Одоо ойлгоно гэх юм уу? За тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Instagram-аар Таро доогоор зураас хайр гэдэг байгаа. Тэгээд Facebook болохоор Таро хайр хүзрийн мэрэг гэд байгаа шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. За сайн байцгаана уу 20-р бүлгийнхаа. За одоо ингээ мэргийн эхэлж байна. За энергийн шалгалтаар 20-р бүлгийг сонгосон хүмүүсийн одоогийн ерөнхий энерги нь ямар байхаар байна гэд үзэж байгаа. За 20-р бүлгийг сонгосон хүмүүс ерөнхийдөө маш тийм амбицтай хүмүүс байхаар бол хүзэрдээр бол гарч ирж байна. Амбицтай, харизма өндөртэй, өөртөө итгэлтэй, ер нь ажил хэрэг тал дээр маш тийм лидер байж чадхаар тийм хүмүүс байгаа юм шиг бол гарч ирж байна. Тэгээ яалтчгүй ингээд одоо юу гэдэг амбицтай байгаа болохоор нэг тийж өсөж дэвжих амар дуртай, өсөж дэвжихийг одоо нэгт тавьдаг те. Илүү одоо эрүүл болъё, илүү одоо дасгал хөдөлгөөн хий, одоо илүү одоо юу гэдэг мөнгө санхугаа сайжруулъя гэдэг ч юм уу. Өөрийгөө дандаа ингээд хөгжүүлж идэг, өсөж дэвждэг тийм хүмүүс байхаар бол хүзэрдээр бол гарч ирж байна. Гэтэ яагаад ч юм сүүлийн үед жоохон ингээд итгэл нь нурцсан байгаа гэх юм уу? Ингээд уг нь ийм хүн ч гэсэндээ сүүлийн үед жоохон ингээд тийм байхаа бэлдсэн. Ингээд жоохон ядарсан байна л да. Жоохон ч ер нь нэлээд ядарсан байгаа бол хүзэрдээр бол гарч ирж байна. Тийм болохоор ер нь ингээд юмд итгэл нь унтарсан. Тэгээд ер нь одоо юу гэдэг яг ингээд өсөж дэвжиж гэхээсээ илүү зүгээр урсгалаараа явъя дөө. Тэг ер нь одоо ингээд ингэж өсөж дэвжиж ах шалтгаан ч юу байгаа юм уу? Нэг тиймэрхүү байдалтай бол хүзэрдээр бол гарч ирж байна. Тэгэд зарим хүмүүсийн хувьд бас ингэж гарч ирж байна л да. Магадгүй сүүлийн үед жоохон зүрхэн шархалсан байж магадгүй байна. Тэгээ үүнээсээ шалтгаалаад нэг өөрийгөө жоохон үн цэнэгүй юм шигээр бол мэдрээд байгаа гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. Би одоо хинч биш, хүнд ч хэрэггүй, би ямар ч үн цэнэгүй хүн гэдэг ч юм уу. Нилээн нэг тийм одоо буруу бодлоодыг өөрөө их бодож байгаа. Тэгээ энийхэн шалтгаан нь магадгүй бас тэр одоо зүрх сэтгэл шархалснаас болсон болов уу гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. За тэгээ дээрээс нь сүүлийн үед бас ингээ зарим хүмүүс нилээн их юм бодоод санаа зовоод ингээд толгойгоо амар их ажиллаж байгаа байж болохоор бол харагдаж байна. Ямар нэгэн асуудлыг, ямар нэгэн зүйлийг бүр ингээ хит дахин давтаж бодоод бүр ингээд амар их бодоод бодсоор байгаа сүүлрээ бүр ингээд толгой нь өвдөж байгаа юм шиг иймэрхүү байдалтай бас байгаа юм шигээр бол гарч ирж байна. За тэгээ зарим хүмүүсийн хувьд бас ингээд ажилдаа нэлээд стресстэй, ажлаа бүр ингээд дийлэхгүй нэлээд их юм хийгээдээд ингээ амар ядарсан байгаа хүмүүс бас хүзэрдээр бол гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нь бас ингэж гарч ирж байна л да. Ингээ амар их юм бодоод байгаа шалтгаан нь яг ингээ ирээдүйн нэг тодорхой биш, зам нь гэрэлгүй амар тийм ойлгомжгүй байгаа болохоор одоо ямар нэгэн зүйлээ нэлээд их ингээ overthink хийжтэй хит их бодоод байгаа гэж бол гарч ирж байна. За тэгээ Oracle хүзэр авсан чинь make a change гэд хүзэр бол гарч ирж байгаа байхгүй юу.
Тэгэхээр яалтчгүй таныг бас одоогоор ингээ өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Одоо энэ замналаа зогсоох цаг нь болсон байна гэдгийг бол хүзэр бол гаргаж ирж байна. Та ч гэсэн тий зарим хүмүүсийн хувьд бас ингээд амьдралтаа өөрчлөлт хийгээд энэ байдлаас гарахыг хүсэж байгаа хүмүүс бас байгаа бол харагдаж байна. Одоо буцаад тэр өөртөө ихтэй, буцаад тийм ингээ амбицтай хүн буцаад болохыг бас хүсэж байгаа хүмүүс бол хүзэр дээр бол гарч ирж байна. За энэ хэсэг таарсан бол та одоо зөв группээ сонгосон гэсэн үг шүү. За тэгээд одоо бол таны амьдралд удахгүй ирэх аз ивэл эрэг өөрчлөлт юу байх вэ гэдээ үзэхээр байгаа. Тэгээд цаг хэмнэхийн үүднээс холж байгаа процессоо одоо ингээ хасчаа. За тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн амьдралд нь ирэх аз ивэл эрэг өөрчлөлт одоо юу вэ гэд асуусан чинь бол хамгийн эхлээд бол ингэж гарч ирж байна. Маш тийм сэтгэл ханамжтай байна. Энийг яалтчгүй өөртөө бас амар сэтгэл ханамжтай байна. Өөрийнхөө бас үн цэнийг амар сайн ойлгож амнаа гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Өмнө хэлсэнчлэн ингээд одоо юу гэдэг өөрийнхөө ингээ хэмт чирэггүй хүн эсвэл өөрийнхөө амар үн цэнүүгээр мэдрэж байгаа гэсэн штэ. Тэгээд эрэг өөрчлөлтөнд болохоор яг өөрийнхөө бас тэг илүү үнэнлж өөрийнхөө үн цэнийг ойлгож тэгээд тэгснээрээ та маш тийм сэтгэл ханамжтай байхаар бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нь өөртөө сэтгэл ханамжтай байснаар ингээд та зүрх сэтгэлээ илүү нээхээр юм шигээр бол гарч ирж байна. Таны амьдрал бас ингээд шин боломжууд, шин хайр дурлалын учрлууд гэдэг ч юм уу те. Шин зүйлүүд амар орж ирэхээр бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ яалтчгүй буцаад таны тэр амбицлог байдал, дайчин байдал, тэр лидер байдал гэдэг ч юм уу те. Тэр бүх зүйлүүд бол тань дээр буцаж ирэхээр бол хүзэр дээр бол гарч ирж байна. Та илүү одоо юу гэдэг би юу ч давж туулна, би юу ч хийж чадна гэдэг тиймэрхүү одоо бодолтой, майндсеттэй байхаар бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ ингээд нэг таны хувьд нөө итгэл ундарсан, юмд итгэл байхгүй болцсон байна гэсэн шүү дээ. Буцаад тэр танд одоо юу гэдэг тэр итгэл гэдэг зүйл буцаад таны амьдрал, таны бодолд бол хурж ирэхээр бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ ингэснээр та бас ингээ шинэ найз нөхөдтэй бас болохоор бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээд бас ингэж гарч ирж байна л да. Нөө steady progress гэдэг oracle гарч ирлээ. Тэгэхээр бас нэг зүйлийг сануулж хэлэхэд ямар нэгэн зүйл одоо тий зорилгот хүрэхин тулд бас ингээд удаанаарч болов хүрч болно шүү тий. Шууд нэг жилийн дотор л одоо юу гэдэг хамгийн хүссэн байр сав, машин, гэр бүл гэдэг ч юм уу ийм зүйлтэй болох одоо тий ер нь бол зарим хүмүүсийн хувьд боломжгүй. Тийм болохоор бас ингээд баг багаар тууштай хийх зүйлийг бас ингээд баримтлаад яваарэ гэж бол хүзэр бол зөвлөж байна. За тэгээд дээрэс нэмэлт oracle карт ингээд татъя. Бүгдийг ямар ч ясан ингээд тавьчих. За ерөнхийдөө бол маш гоё картууд бол гарч ирлээ. Тэгээд хамгийн эхлээд бас нэг зүйл хэлэхэд ингэж гарч ирж байна л да. Ингээд бас ингээд заримын хувьд ингэж одоо ихтгэл унж те заримын хувьд жоохон юм даун байсан бол энэ бүх зүйл бас зоригтой байсан шүү. Таныг ингээд эцсүүлт нь илүү ухаалаг, илүү хүчтэй байлгахын тулд бас ингээд таны амьдрал нэг ийм хэсэгхэн зургийн одоо те одоо энэ сэтгэл готрол гэхгүй одоо юу гэдэг ингээд өөртөө итгэлгүй болох эсвэл ингээд те жоохон юмд амьдралдаа ч юм итгэлийг чинь жоохон ингээд юу яасан шүү гэж бол гарч ирж байна. Тэгэд маш олон хүн үздэг болохоор яг хүн хүнийхээ хувьд одоо юу гэдэг арай өөр байж болно. Гэтэ ерөнхий санаа нь бол юм байгаа шүү. Тэгээ яалтчгүй 20 дугаар бүлгийн сонсон хүмүүст ирээдүйд амжилт ирж гин. Тэгээ нэлийн азтай байхаар бол хүзэр дээр бол гарч ирж гин. Яалтчгүй одоо хийж байгаа зүйлд бол амжилт гаргахаар байна гэж бол хүзэр дээр бол гарч ирж гин. Тэгээ таныг болохоор ингээ маш өөрчлөгдөн гинэ. Гэхдээ ингээ зөв талаараа л өөрчлөгдөн гэж бол гарч ирж байна. Тэгээд ирээдүйд гарч одоо ирэх асуудлуудыг маш амжилттайгаар давж туулахаар байна гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд жоохон одоо галт цаг нь унтарсан явж байгаа хүмүүс байвал удахгүй ирэх өөрчлөлт нь ингээд та буцаад цаг одоо галт цаг олоод тий илүү дайчин эсвэл илүү амбицтай, илүү одоо эрч хүчтэй байхаар бол хүзэр дээр бол гарч ирлээ. За тэгээд мэрэгэн таалагдсан бол одоо нэг юм сансрын хүний эможи коммент дээр бичээрэй. За яг ийм эможи байдаг уу юм мэдэхгүй. Тэр байхгүй бол магадгүй сарны эможи ч юм уу бичээрэй. За тэгээд
хувийн уншлага хийхийг хүсвэл Instagram-аар таарод овоор зураас хайр гэдэг байгаа. Тэгээд Facebook-оор болохоор таарод хайр үзрийн мэрэг гэдээ байгаа шүү. За мэргээ сонссонд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. За сайн байцгаана уу 3 дугаар бүлгийнхаа одоо ингээ мэргээ эхэлж байна. За хамгийн эхлээд энергийн шалгалт тэгээд одоо 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн одоо ерөнхий энерги нь ямар байна вэ гэд үзлээ. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Хамгийн эхлээд болохоор магадгүй бүр 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс одоогоор маш ихээр ямарваа нэгэн зүйлд амар их санаа зовж байгаа юм шигээр бол үзэрдэр бол гарч ирж байна. Санаа зовноод амар их бодоод шин унтж чадахгүй байгаа ч юм уу эсвэл шин хард дарж зүүдлээд байх боломжтой. За тэгээд энээсээ болж бас амар докторгүй байгаа гэж бол үзэрдэр бол гарч ирж байна. За тэгээд дээрээс нь бас ингээд ямарваа нэгэн одоо шинээр ажил хийсэн бол одоо шинээр ажилд ороод эсвэл шинээр ажил хийж эхэлсэн бол тэр ажлын одоо газрын тэр одоо ажлын газар нь жоохон токсик байхаар бол үзэрдэр бол гарч ирж байна. Магадгүй хамт ажилладаг хүмүүстэй ч юм уу те эсвэл ингээ хамтарч ажилладаг хүмүүс ч ямар нэгэн байдлаар жоохон токсик газарт бас ингээ байгаа гэж бол үзэрдэр бол гарч ирж байна. За тэгээд дээрээс нь бас ямар нэгэн зүйл маш их сонголттой байгаа гэж бол үзэрдэр бол гарч ирж байна. Тэгээд яг ямар сонголт хийхээ мэдэхгүй байгаа гэж бол үзэрдэр бол гарч ирж байна. За тэгээд зарим хүмүүсийн хувьд болохоор бас ямар нэгэн хүнээс эсвэл байгууллагаас ч юм уу захиа мессеж, имэйл хүлээж байгаа хүмүүс бас байгаа юм шигээр бол үзэрдэр бол гарч ирж байна. За тэгээд бас ийм мэдээлэл гарч ирлээ. Өмнөх одоо харилцаанд байсан хүнээ ч юм уу эсвэл өмнө бас X-ээ санаж байгаа хүмүүс бас байж болохоор байна. Эсвэл X-ээсээ мартаж чадахгүй, эсвэл X-ээсээ move on хийж чадахгүй тий байгаа хүмүүс бас байхаар байна. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бас ингээд мөнгө санхүүгийн хувьд жоохон докторгүй байгаа гэж бол гарч ирж байна. Яг мөнгө санхүүгийн хувьд ингээд жоохон зарлага ихтэй яг эсвэл ингээд хүмүүсээс их мөнгө зээлээд байгаа юм уу? Эсвэл яг ингээд өөрийнхөө ашиг орлогоороо бас ингээд амьдраад явж чадахгүй байгаа ч юм уу тий. Ямар ч байсан мөнгө санхүүгийн хувьд л амар докторгүй байгаа хүмүүс бас байж болохоор бол үзэрдэр бол гарч ирж байна. За тэгээ энэ хэсэгт харуул зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За тэгээд цаг хэмнэхийн үүднээс одоо дараагийн асуултынхаа одоо хүзэр олж байгаа хэсгийг хасъя. За тэгээд 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүст ирэх аз ивэл эрэг өөрчлөлт одоо юу байхаар байна вэ гэдээ асуулаа. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Хамгийн эхлээд болохоор та одоо ингээ өнгөрсөн тавьж явуулж чадахгүй байсан зүйлүүдээ бүгдийг тавьж явуулж урагшлахаар бол үзэрдэр бол гарч ирж байна. Аалч ч өмнө хэлсэн шүү дээ одоо өмнө харилцаатай байсан партнер одоо X тэ тавьж явуулж чадахгүй байгаа өнгөрсөн болсон өнгөрсөн хүн ч юм уу туршлага тэр бүх зүйлүүдэд тавьж явуулахаар бол үзэрдэр бол гарч ирж байна. За тэгээд дээрээс нь бас ингэж гарч ирлээ. Гинт одоо ойрын ирээдүйд ч юм уу ер нь танд ажил төрөл тал дээр нэг тийм санаа орж ирнэ гинэ. Яалтчгүй би энийг л хийх ёстой юм байна. Энийг л туршиж үзэх ёстой юм байна гэсэн нэг тийм санаа орж ирнэ. Тэрийг хийгэрээ гэж бол хүзэр бол зөвлөж байна. Одоо ингээл нөгөө гинт ингээл нэг санаа орж ирээл ингээд одоо гэрэл асж байгаа юм шиг те. Нэг тийм байдаг да одоо хүүхдийн кинон дээр гардаг штэ ингээд нэг гэрэл асж байгаа юм ингээл толгойн дээр идэг. Яг тэгж танд нэг санаа орж ирнэ гинэ. Тэгэхээр тэр санаагаа бол хэрэгжүүлээрээ хийгэрээ гэж бол хүзэр бол зөвлөж байна. За энэ нь болохоор юу гэж болох вэ? Карьераа өөрчлөх, эсвэл өөр ажилд орох, эсвэл ажил дээрээ одоо ямар нэгэн шинэ төсөл хэрэгжүүлэх, эсвэл шинээр одоо ингээд ажлынхаа хаж байгаа бизнес эхлүүлэх гэдэг ч юм уу юу ч байж болно те. Хүн хүндээ шалтгаалаад тийм санаа орж ирэл тэрийг хийгэрээ гэж бол гарч ирж байна. Тэг яалтчгүй Oracle карт татсан чинь шууд go for it гэж аахгүй. Яг тэрийг хийгээд яваарэ гэд тийм зөвлөмж бас гарч ирлээ. За дараа нь болохоор бас ингэж гарч ирж байна. Өмнө мэрэг дээр ингээд таныг ерөөсөө сонголт хийж чадахгүй урд чинь маш их сонголтууд байгаа юм шиг ингээд байгаа гэсэн шүү дээ. Та ямар ч гэсэн ирээдүйд яг зөв сонголтоо хийгээд тэгээд бүр яг ингээд танд ийм доктортой сайхан амьдрал одоо тий өгч чадхаар тийм зөв сонголтыг бол хийхээр байна гэж бол хүзэрдэр бол гарч ирж байна. За тэгээд зарим хүмүүсийн хувьд болохоор хайр дурлалын амьдрал дээрээ ингээ илүү одоо ийм boundaries буюу ингээд хил хязгаарыг сайн
тавьж чаддаг болохоор байна гэж бол үзүр дээр бол гарч ирж байна. Магадгүй зарим хүмүүсийн хувьд одоо партнертэй үгүй гэж хэлдэг ч юм чаддгүй ч юм уу те эсвэл ингээд одоо өөрийгөө нэг тавьж чаддгүй эсвэл ингээд хэл хязгаараа сайн тавьж чаддгүй хүмүүс байгаа бол тухайн хүмүүс одоо илүү сайн хайр дурлалын амьдрал дээр яаж хэл хязгаараа сайн тогтоож чадах вэ гэдгээс сурах юм шигээр бол гарч ирж байна. За тэгээд илүү бас сайн найз нөхөдтэй болохоор бол харагдаж байна. Ер нь энэ найз нөхөдтэй юу баг 1-2 дугаар бүлэг дээр бас гарч ирлээ. Ялаа 2 дугаар бүлэг дээр гарч ирлээ. Янз маш ихээр энэ бол гарч ирж байна. Магадгүй ингээд сайн найзтай болох ч юм эсвэл найзтайгаа илүү ингээд цагийг сайхан өнгөрүүлэхээр бол өдөр дээр бол гарч ирж байна. Тэгээд бас зарим хүмүүсийн хувьд бас ингээд зөв сонь амар өндөр болж ирэхээр байна. Яг ингээд мэдрэмж төртөгтэй хүн тэр зөв сонь сайн болж одоо агсны ачаар бас зөв сонголтууд хийж яг хүний мөн чанарыг илүү сайн мэдэрч ойлгож тэ ийм байхаар бол харагдаж байна. За тэгээ нэмэлтээр Oracle card бол татсан байгаа. Бүгдийг ингээд тавьчих. За эхлээд болохоор ингэж гарч ирж байна. Яалтчгүй таны ингээд чин хүсэлчин биелэхээр бол үзэр дээр бол гарч ирж байна. Таны одоо магадгүй хүнд хэлдэггүй ч юм уу эсвэл дотроо ингээд хүсдэг чин хүсэл байгаа шүү дээ. Тэр чин биелэхээр бол харагдаж байна. Таныг болохоор ингээд амжилт руу ахиж бүү байна гэнэ. Одоо амжилт руу хүрэх замдаа явж байна гэж бол үзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ таны амьдралд удахгүй бас ингээд эрэг өөрчлөлтүүд бол амар орж ирнэ. Тэгээ таныг бас найзуудтайгаа бас ингээд цагийг сайхан өнгөрүүлээрэ гэж бол гарч ирээд байна л да. Тэгэхээр яалтчгүй магадгүй одоогоор та бас ингээд илүү татны найзуудтайгаа бас ингээд хөгжилтэй дурсанд болохоор зүйлүүд бас хийхийг бол хүзэр бол зөвлөж байна. За бас өөр зөвлөгөөний юу гэхээр таныг бас өөрийнхөө уур хилэнг жоохон контролд сураа гэж бол гаргаж чинь. Тэгэхгүй бол харамсаа шүү гэж бол хүзэр бол гаргаж ирж чинь. Тэгэхээр магадгүй ингээл амар уур нь хүрснээсээ болоод санаандгүй байдлаар ч юм уу ингээ хайртай татны хүмүүстэй жоохон муухай хөлждөг, муухай зан гаргацдаг бол энэ уур хилэнгээ бас контролд сураарай гэж бол хүзэр бол гаргаж байна. Тий. За ийм хэрэг бол буулаа. За тэгээ таалагдсан бол магадгүй нэг эрэгтэй хүний тийм эможи комент дээр бичээрэй. Тэгээ ямар нэг одоо эрэгтэй хүний тэгвэл хамгийн ойролцоол тийм л ах шиг байна. За тэгээ хувийн хувьчлага авахыг хүсвэл Instagram-аар таараадаагаар зураа сайр. Тэгээд Facebook-оор болохоор тааруу хайр хүзрийн мэрэг гэдээ байгаа шүү. За баярлалаа. Тэгээ дараагийн мэргээр уулзцгаая.